Нийгэмд заллим их гэмтрийн гаралт бол дэндүү ихссэн юм байна. Тэгээ ялангуяа байрны заллим маллан бол одоо бүр төгсөлж штэ. Тэ. Тухайлбал одоо юу гэдэг юм захиалгын гэрээ хийхдээ, барилгын ажил гүйс гэрээ хийхдээ аваад хугацаагүй хийчих байгаа байхгүй. Хизээ ашиглалтанд орох байхгүй. Үүнийг алд игэд анзаарахгүй авчих байхгүй. Тэгэхээр нөгөө 3 4 5 жил болоод байдаг, байжээ гэдэг. Хариуцлага тооцохоор хүү алдан тооцож болдгоо. Гэрээнийхээ үргийг биелүүлээд байшинг ашиглалтанд оруулаач гэж хэлэхээр хугацаа байдгүй. Тэгсээр нэг зураг үзүүлдэг, эсвэл нэг суурь зутгацсан байдаг, эсвэл нэг каркас цутгацсан байдаг байхгүй. Тэгэхээр ашиглалтанд ордгоо. Ингээд цаашаа яваад байдаг. Тэгсэн мөрлөө байрныхаа мөнгийг 100% авсан байгаа байхгүй. Эндээс юу гэж хэлэх гэсэн хэрэг хүмүүс минь захиалгын гэрээ хийж болно. Гэхдээ гэрээг маш сайн уншаач. Хамгийн наазах нь хэд барилга хизээ баригдаад дуусах гэдэг хугацаагаа таавхан хараач. Өнөөдөр хугацаагүй гэрээ маш олон жишээ над дээр ирж байгаа байхгүй, зөвлөгөө авах гээд.